Залуучууд байр засан мөнгө авч чадахгүй нэ, хохирчлоо, зарсан биш, алдчихлаа, эсвэл буруу газар захиалга хийчлээ. Одоо яах вэ гэдэл ирдэг л дээ. Тэгээд мэдээж манай одоо мөрдөж байгаа хуулийн одоо процессор бол маш их уддаг, цаг хугацаа алдаг. Үүнийг л сонсоод залуучууд толгоогоо шаагаад урайж байгаа байхгүй. Тэгээд би бол хэлдэг, ер нь бол даахгүйдээ чамайг хорвоо бол унгаагүй штэ. Дахин бос хүчий чинь шалгаж унагдаг юм шүү, тэ? Өндөөж өсөд өөрийгөө даашлаад үзэх ёстой байхгүй. Өөрөөс чи өөр хэн ч чамайг хүчрэх болохгүй штэ. Тийм учраас бол дахин одоо хүчтэй босхын төлөө бол тэмцэх хэрэгтэй. За яг бай алдсан мөнгөний хувьд бол одоо та бүхний сонгосон гишүүдийн баталсан хууль өнөөдөр ийм л байгаа байхгүй. Хохирсныг хохироодог, тийм ээ, өчнөө салжил болгодог ийм л байгаа. Ийм байлаа гэд амьдралаа гаргуул гэж болохгүй. Тэмцэх ёстой л гэж би боддог. Өөрөөр хэлбэл алдсан мөнгөгөөр амьдч чадахгүй мэтэр битгий шаналж унаарай гэж одоо зөвлөд байгаа байхгүй юу. Алдаж болсон юм чинь ахаад бас түүнээс илүү олж болно шүү дээ дүүнэр.